За их мод нойтодлоо та бүхний өглөөний амгалан гэрээ. Монголын ерөнхийлөгчийн дэргэд хэрний тахинд нээлттэй эзэрлэл хүртсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд 2009 оны 12 сард стафф дагуулсан Монголын ерөнхийлөгчийн санаачлагаар өнөөдрийн халтаан бол 212 удаагийн халтаан болоод ирсэн байна. Нийт 1197 хүн стафф хүртсэн. Өнөөдрийн халтааныг Монголын сэрүүл гишүүн Эрдэнэ гишүүн санаачд оруулж ирж байгаа. Ажилласан жил тэтгэврийн гардлагын шинжилгээг бүхэнд орох тухай хуулийн төслийн хэлцүүлэг хийх гэж байна. Ингээд сэрүүлийн гишүүн Эрдэнэ санаачд та бодлоор юу хаагсан таараад ойлголт үүтэ манай хэрэглэх ажлыг ажиллаж байгаа. Шийдвэр гаргачлаад болж байгаа. Бодлын төсөл өчгөө хангамаа заа байлаа. За юуны өмнө өнөөдрийн процессын багийн сэдвийг аваад за нийгмийн даатгал халамжийн чиглэлээр хэд хэдэн хуулиудыг санаачилж өргөжсөн. За эндээс бас зарим хуулиуд батлагдаад өнөөдөр үлдсэн хугацаанд эхэлж байгаа. За энэ дотроо ажилласан жил тэтгэврийн даатгалын шинжилгээг хөл боцох тухай хуулийн бослог болсон шалтгаан талаар нэлээд зохион байгуулъя гэж байна. Өнөөдрийн хэсгийг зохион байгуулж байгаа. За ажилласан жил тэтгэврийн даатгалыг хөл боцох үндэслэл нь юу байгаа бэ? Өнөөдрийн хуулийг санаачд болсон шалтгаан юу вэ гэхээр өнөөдөр Монгол Улсын хүн амын ялангуяа түрээ насны иргэдийн хувьд сайшгүй өнөөдрийн хууль хамгаалахаар энэ процесс судалгаа байгаа. За энэ дотроо та мэдж байгаа 90-95 онд үндсэндээ тухайн үед маш олон зуун үйлдвэр завод татан богдсон. За тухайн үед маш олон мянган хүн ажилгүй болсон. Тэдгээр иргэдийн хувьд бол тухайн төрөөс ямар нэгэн зохицуулт хийлээгүй. Тэдгээр иргэдийн одоо ажилласан жилийг тооцох, тэдгээр иргэдийн одоо хөдөлмөрлөлт хамруулах тал дээр хоомодод шийдэлтэй үед ямар нэгэн төрөөс гаргаж аваагүй. За бидний нэр зайснаар нөгөө гахаа зөөдөг, ганцар зөөдөг тэр иргэд маань тухайн үед хөдөлмөрлөж улс орны нийгмийн эдийн засгийн одоо гол чухал асуудал импортын одоо гол хангамжийг бол манай нэрээр хийсэн. Харамсалтай нь эдгээр иргэдийн маань одоо ажилласан жилийг тооцох тийм механизм байгаагүй. Үндсэндээ иргэд маань өөрсдөө сайн дураараа өөрсдийнхөө хөрөнгөрүүлэлтээр зарим нь одоо тодорхой зээл одоо найз нөхдөс ч гэдэг юм уу төрөөс ч гэдэг ямар нэгэн хэлбэрээр зээл аваад ингээд одоо энэ ажлыг бол эргэлсэн ийм одоо судалгаа байдаг юм аа. За тэр үед нийт импортын барааны бараг 60-70% одоо манай ганцгийн аймагч гэж яриад тэр үеийн одоо өөрөө хүрчээсэн байдаг. За тэдгээр улсад гайлын болон орлогын татвараа төлдөг. За маш их одоо дарамтнд орох өсөлтөд гадны дотны янз бүрийн байгууллагын одоо янз бүрийн дарамтнд орох одоо ажлыг бүрий эрхэлж явж ирсэн. Өөрсдийнхөө амьдрал ахуйг авч ирсэн ийм одоо байдаг. Эдгээр иргэдийг одоо ажил хөдөлмөр эхлэегүй гэж үзэх үндэслэл байхгүй. Зүгээр гэртээ суугаад одоо хэн нэгний тэтгэврийн хэмжээр амьдарч ирсэн бол тэр үед байдгүй маа. Хүн болгон эрвэх төрөлхөөр хөдөлмөрлөж чадхаараа хийж тийм ээ. Гадны дотноос одоо тэр нийгэм хэрэгцээлээс ард иргэдийн одоо хэрэгцээ шаардлагатай одоо нийцэнд бараад байгаа. Тэндээс одоо өөрөөр амьдралыг залгуулах ийм одоо үндсэн ажлыг хийж ирсэн байдаг. Тэгээд эдгээр иргэд маань тэр үед одоо нийгмийн даатгалын тогтолцоо хараахан бий болоогүй. За ажилласан жилийн бол хөдөлмөрийн төлбөрийн бичлэлээр тооцдог. Дараа нь одоо төлбөр тогтоолоход тэр хөдөлмөрийн төлбөрийн одоо бичлэлийг үндэслэж тэрийг тооцдог, ажилласан жилийг тооцдог. Ийм одоо нийгмийн тогтолцоо байсан. Тэгээд тухайн үед бол та бүхэн мэдж байгаа нэг нийгмийн байгууллага нөгөө нийгмийн байгууллагаар солигдсон. Нэгүр төлөвлөгөө эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжсэн ийм шилжилтийн үе байсан юм аа.
Яг энэ шилжилтийн үед үндсэндээ иргэд маань одоо тэр ажилласан жилээр тооцоолж ямар нэгэн бичлэг хийх тийм эргэцэн боломж бүрдээгүй байгаагүй. Ингээд эдгээр иргэд маань хэдийгээр одоо ажил хөдөлмөр эрхэлж, хуваар хөдөлмөр эрхэлжсэн боловч 90-95 онд бол үндсэндээ эдгээр иргэдийн манад ажилласан жилээр тасарсан байдаг. Тасарсан гол шалтгаан нь нөгөө хөдөлмөрийн нөхцөлийн бичлэгтээ эргэж чадаагүйгээс болоод ажилласан жилээр тооцоолж чадаагүй. Ийм иргэдийн тоо энэ тэнцвэрхэн дээр 200 мянга бичсэн байна. Яг одоо статистик судалгаагаар 250-аас 260 мянга байдгийг. За энэ 250-260 мянга иргэний хувьд тэгэхээр өнөөдөр дийлэнх нь тэтгэврийн наснд оролцсон. Одоо тэтгэвэр тогтоох хугацаанд болж байгаа ийм иргэд байгаа. Тэгээ эдгээр иргэдийн маань бол энэ бол маш том эрсдэл хийж байгаа. Нэг бол өнөөдөр тэтгэвэр тогтоох наснд хүрэхэд ажилласан жил нөхөхгүй байх. За хүрсэн ч гэсэн ажилласан жил маш бага тооцогдох ийм нөхцөл байдал үүсчээд байна. Тийм учраас энийг тооцож судалж үзээд энэ 90-95 он бол нийгмийн шилжилтийн үеэс юм аа. Энэ бол маш том эрсдлийн он жилүүд байсан. Нэг бол бүхэл бүтэн нийгмийн тогтолцоо, өөр нийгмийн тогтолцоогоор солигдсон, шилжсэн ийм цаг үе байсан учраас энэ одоо хугацааны энэ ажил хөдөлмөр эхлэегүй гэдэг нэг бол ажилласан жилээ албан ёсны баталгаажуулж чадаагүй. Энэ иргэдийн ажилласан жилийн ажилласнаар нөхөн тооцоо өгч, ажилласнаар нөхөн тооцоо. Ингээд бол улсаас ямар нэгэн мөнгө авахгүй. Тухайн иргэн өөрөө ямар нэгэн мөнгө төлөхгүй, зүгээр ажилласан жилийн нөхөн тооцоо өгч. За 94 онд нийгмийн даатгалын багцыг батлагдаад 95 оноос эхлээд нийгмийн даатгалын багцыг хэрэгжиж ирсэн. За яг энэ цагаас эхлээд 95-аас 2000 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо Монголд дөнгөж үүсэж хэрэгжиж ирсэн. За энэ цаг үед бол үндсэндээ тав мэдж байгаа тухайн үед зарим төрийн байгууллагууд хүртэл нийгмийн даатгалын хуулийг ойлгохгүйгээр ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөвлөхгүй тийм ээ маш олон одоо иргэд бол шимтгэлээ төлж чадаагүй тасарсан байдаг. Тийм учраас эхний 5 жил буюу одоо 95-аас 2000 оныг бол одоо бас эрсдлийн жилийг тооцож үзээ. Ингээд энэ хугацааны 700 гаруй мянга нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хөлөх боломжгүй байсан. Энэний улмаас шимтгэл төлөгчийн тасарсан 700 гаруй мянга. Эдгээр иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч өөр төлөх одоо 10% төлөвлөлээ. Тэгээд нөхөн тооцоо явуулсан. Ийм хэрэгцээ актив болж ирж байна. Нэг үгээр хэлбэл одоо өнөөдөр нийгмийн даатгалын хуулиар бол одоо шимтгэл төлөхийг бол хориглосон байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдснээр бид нар эдгээр 700 гаруй мянган иргэндээ шимтгэлээ нөхөн тооцох эрхийг нээж өгье гэж. Ихтэй 10% өөрөө төлнө. За бидний хийсэн судалгаа тухайн хөдөлгөөнөөс доод хэмжээс тооцоо даатгуулагч өөрөө 10% төлөхөд бол нийтдээ 84-87 мянган төлөх юм тооцоогдож байгаа нийт. Энэ мөнгөө төлөөд ингээд одоо энэ даатгал одоо нөхөн хамгаалах боломжийг бүрдүүлж өгье. Ингэснээр бол улсын хэмжээнд нэг саншгүй иргэдийнхаа одоо энэ ажилласан жилийг нөхөн тооцъё. Ингэснээр маш олон иргэдийн тэтгэвэр тогтоолт болон бусад одоо эргэцэн боломжийг нээж өгье гэсэн ийм зорилгоор бол энэ хуулийн төслийг болсон юм аа. Тэгээд энэ бас манай нийгмийн даатгалд ажилладаг олон хүн байх шиг байна. За энэ бас манай иргэншсэн ирсэн байна. Тэгэхээр энэ хуулийг одоо осгож өргөн барьсан, за энэ хууль нийгмийн болон байнгын орчинд дэмжигдсэн. За сая өнгөрсөн 5 дахь өдөр улсын хурлын нэгдсэн чуулганаар дэмжигдээд, хэлцгэсэн дэмжигдээд нэг хэвлэлд орж байгаа. За бид нар энэ хаврын чуулганаар одоо энэ хуулийг багтааж хэлэлцүүлээд одоо батлах гэсэн зорилготой ажиллаж байгаа. За үндсэндээ бол энэ бол ямар нэгэн онц төрийн зорилго байхгүй. За хэн нэгэн аль нэг нийгмийн бүлэг гэсэн чиглэлгүй. Энэ бол нийт иргэдийн маань үндсэндээ одоо даатгалд одоо хамрагдаж чадаагүй эрсдлийн жилүүдийн одоо нөхөн тооцох юм боломжийг бүрдүүлж өгье гэсэн ийм зорилготой хууль. Энэ хуулийн одоо төслийг бас иргэний даатгалд хэлэлцүүлж иргэдийн даатгалд ажиллаж байгаа хүмүүсийн санаа сонссоо. За энэ хууль одоо
ингээд дэмжигдэл батлагдвал бас ямар үр дүнтэй байх вэ? За бас ямар сөрөг үр дүн гарч болох вэ гэдэг тал дээр та бүхнийхээ асуултанд хариулж мөн одоо хариулт өгөө гэсэн юм зорилготойгоор өнөөдрийн хилцүүлгийг зохион байгуулж байгаа. За ерөнхийдөө бол яг түрүү хэлсэн 95-аас 90-95 он, 95-аас 2000 он гэсэн хоёр үе шаттайгаар энэ одоо ажилласан жилийн нөхөн тооцох, шимтгэл нөхөн тооцох асуудлыг хуулиар боловсруулж оруулж ирж байгаа. Тэгээ ялгааг түрүү хэлсэн тийм ээ 90-95 онд бол нийгмийн даатгалын тогтолцоо бий болоод хууль батлагдаад байсан. Тэгэхээр энэ бол ажилласан жилийн тухай бол за 95-аас 2000 онд бол нийгмийн даатгалын шимтгэл буюу дотроо тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх даатгалч өөрөөр хараа төлөвлөх тэгээд одоо тийм хэмжээгээр гэсэн. Ийм л хоёр үе шаттай хууль байна. Тэгээ энэ хууль дээрээс одоо та бүхэн асуух сонирхох зүйл юу вэ? За энэ хууль хэрвээ одоо батлагдаад ингээд гэж явах юм бол үндсэндээ яг энэ шилжилтийн үед одоо эсэлд орж ирсэн. Шилжилтийн үед одоо хамгийн их хэлмэж ирсэн. Тэр үгээр өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хүртэл энэ хууль үйлчлэнэ. Яагаад гэвэл 90-95 он одоо амжиргааныхаа ихээр аргагүй одоо ажиллах чөлөө аваад гэх юм. Одоо ганцгийн 8 ээжсэн төрийн албаагч нар ч хэдэн зуун мянгаар байгаа. 95-аас 2000 оны хооронд түрүүний нээсэн нөгөө даатгалын тогтолцоо, даатгалын хуулийг ойлгоогоос болоод нөгөө шимтгэлийн төлөөгүй тийм ээ хууль их аж ахуй жолон байсан төрийн байгууллагууд төлөвлөгөө гэсэн юм шиг байна. Тэгэхээр энэ одоо хугацааны шимтгэлийн өхөн төлөвлөх боломжийг олгож юу гэсэн. Энэ гол одоо хуулийн зорилго маань энэ байгаа. Тэгээд ингэснээр бол даатгалд одоо хамгаалах даатгалагчдын хүрээг өргөх талаас нөгөө талаасаа ер нь одоо өнөөдрийн одоо магадгүй манай одоо байж байгаа даатгалын ажилтнуудын төвөөрөг асууж магадгүй ингэснээр тэтгэврийн даатгалын санд одоо хүндрэл очих байхгүй юу тийм ээ сэтгэл бий болохгүй юу асууж магадгүй. Сэтгэл бий болно. Өнөөдөр тэтгэврийн даатгалын санд бол өнөөдөртөө хоосон байна. Бичлэлтийн аргаар явж байгаа. Тэтгэврийн даатгалын санд өнөөдөр албасаар төвлөрсөн мөнгө өргөл бий болж амжаагүй байгаа. Гэхдээ 2000 одоо 9 он байна уу да 3 талтын одоо хэлцээр нөгөө 2 орчим их найт төвний одоо тэтгэврийн даатгалын санд буцаа төлөвлөх замаар даатгалагчдын одоо мөнгө өргөлийг бий болгоё, суурийн тавья гэсэн ийм одоо тохиолцоонд хүрсэн санагдаж байна. За энэс хойш бол ямар нэг юм яриа хэлцээр явагдаагүй. За өнөөдрийн хүртэл тэтгэврийн даатгалын санд маань үндсэндээ бичлэлтэй ингээд явж байгаа. Энд бол мөнгө өргөл бий болоогүй байна. За 2021 он хүртэлх засгийн газрын стратеги төлөвлөгөө зорилтыг юу тусгацсан гэхээр 2007 он гэхэд хагас хөрөнгөний тогтолцоо шилжүүлнэ тэтгэврийн даатгалыг. 2012-13 оноос эхлээд өргөн хөрөнгөний тогтолцоо шилжүүлнэ гэсэн ийм зорилт байдаг. Харамсалтай нь өнөөдөр хүртэл энэ зорилтууд аль нь ч хэрэгжээгүй байгаа. Өргөн хөрөнгөний тогтолцоо шилжих мэтгэл хагас хөрөнгөний тогтолцоо шилжиж амжаагүй. Ийм одоо өсөлтөд явж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр эдийн засгийн өсөлт чинь 2011 онд 20% байлаа гэж гайхуулаад байдаг. Өнөөдөр эдийн засаг цаашаа улам өсөх хандлагатай байна. 2013 оны эдийн засгийн бодит өсөлтийг 16% гэж урьдчилсан байдлаар сангийн яамнах үзэж байгаа юм байна. За 14-15 онд 18-аас 20% өсөлттэй байхад дэлхийд байхгүй ийм хурдцтай өсөлтүүдийг тавьж оруулж ирсэнтэй сая. Тэгэхээр энэ өсөлтийг бид нар юунд зориулах юм бэ? Өнөөдөр зүгээр нэг бэлэн мөнгө тараагаад нөгөө өнөө өртгийн сангаас 21 мянган төгрөгөөр тараагаад дотоодын архины үйлдвэрүүд гадаадын одоо нөхөх хот ирээдүйд гинцэн бодлого болоод байх юм уу? Эсвэл өнөөдөр энэ эдийн засгийн бодит өсөлтийг иргэдийнхээ одоо аливаа эсэлд очирч болохын боцшгүй одоо тохиолдлуудаас хамгаалах, эслийн одоо хөрөнгөний сангуудыг бий болгох, ажлын байрыг одоо олноор бий болгох, хажуудын зогсолт паркуудыг байгуулах, улсын чанартай одоо дэд үтцэд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр энэ одоо хөрөнгө зарцуулах юм уу гэдэг дээр одоо Монголын төр бодох цаг болсон. Тийм учраас би бол энэ хуулийг эдийн засгийн өсөлтөд уялдуулж оруулж ирж байгаа. Нэгдүгээр хэлбэл
эдийн засгийн өндөр өсөлттэй цаг үед одоо бид нар тэдгээрийнхээ даатгалын мөнгө өргөдлийг бодиттой бий болох хэрэгтэй байна. Бодиттойгоо бий болох хэрэгтэй. Энэ нь хин нэгэн дооч дондор дулмаагийн асуудал биш. Энэ бол энэ тэдгэрийн даатгалд хамрагдах, өнөөдөр хамрагдж байгаа маргааш хамрагдах, нөгөөдөр хамрагдах Монголын бүх иргэн хамааралтай асуудал. Тийм учраас энэ тэдгэрийн даатгалын хөрөнгөлийг бодит хөрөнгөл болгож одоо бий болох шаардлагатай. Ингээхийн тулд өнөөдөр нэгэн эрсдэлд учирчаад тэрийг арилгах чадваргүй байгаа иргэдээ эхлээд энэ одоо хамжийн нэтгэр авч байгаа бол одоо хувь тэнцвэрс нэтгэр тогтоох боломжийг бүрдүүлж байгаа. Хувь тэнцвэрс нэтгэр тогтоолсон бол одоо бүрэн нэтгэр тогтоох боломжийг бүрдүүлж байгаа. Бүрэн нэтгэр авч байгаа бол тэр бүрэн нэтгэрийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа. Нэгдүгээр хэлбэл иргэддээ нэгд бий болоод учирсан байгаа эрсдлийн ихний хэмжээнд арилгая. Эргэцэн хүрээнд арилгая. Дараа нь хоёр дахь алхам бол эдийн засгийн хувьд эдийн засгийн одоо хөрөнгөлүүдийг бий болгох замд ажиллая. За энэ дээр бол би бас бодож байгаа ажлууд би энэ бол техникийн нэгдүгээр үе шат, хоёрдугаар үе шат нь миний санаачлах гэж байгаа судалгааны түвшинд хийж байгаа ажлын өгөх. Энэ тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгөлийг яаж бий болгох вэ гэдэг дээр эргэцэн зохицуултыг хийж өгөө. Энэ чиглэлээр одоо төсвийн хууль, төсвийн доктортой байдлын тухай хуулиудтай уялдуулж энэ хууль эзлэх санаачлал гэж бодож байгаа. За дээр нь зөвхөн 90-95-аас 2000 он биш. Ер нь одоо 90 оноос хойш гадаадд өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байгаа тэр иргэдийн маш олон мянган хүмүүс өнөөдөр энэ даатгалгүй явж байгаа. Шимтгэж чадаагүй явж байгаа. Одоо ч шимтгэж чадаагүй маш олон мянган хүн гадаад байгаа. Өнөөдөр статистик судалгаагаар ойролцоогоор 150-аас 180 мянган гадаад байгаа. Эдгээр иргэдийг энэ одоо нийгмийн даатгал, төрийн даатгал хамгаалалт тал дээр эргэцэн зохицуултыг бас хийх шаардлага байгаа. Энэ бол хоёрдугаар шатны зөвлөлт гэж ойлгож байгаа. Ингээд энэ хуулийг одоо санаачлах болсон шалтгаан энэ тэр хууль маань бол нэлээд амжилттай явж байгаа. Ажлын хэсэг байгууллагад бид нар нийгэм бодлогоос шинжилгээний байнгын батлуулсан сая өгсөн хамтлагууд хэсэг үлдсэн чухал байна. Энэ хуулийн хилцээр хэмжээ шийдвэрсэн байгаа. Одоо ингээд энэ хуулийн анхны хилцээтэй байнгын орноор энэ орно гэж бодож байгаа. Тэгээд энэс өмнө би гол нь бас энд тавдыг өөрч одоо иргэдийнхээ төлөөлөл болсон дараагаас бас тодорхой санаа оноо сонсъё. Асуулт байвал хариулъя. Бас миний одоо бидний моож хараагүй өслүүд байхыг хүсэх учраас энэ дээр хариулт өгье гэсэн. Ингээд өнөөдөр цаг зав гэсэн тавхан баярлалаа. За асуулт байна уу? Одоо яг энэ хуулийн хэлцэх талаар. За. Энэ хууль санаачсан зүйлтэй маш олон багшин үедээ өөрсдийн хэлбэрийг за тэтгэврийг тогтоолсон улс энэ ч одоо за тэтгэврийг тогтоолсон одоо хийж байгаа яг тогтоолсон байгаа нь одоо хой зөвхөн явж шүү дээ. Нэмэлт зорилт үүрэгтэй нөхөн нэмэлт зорилт бол асууж байна. За. Тэгэхээр би сая ярьсан шүү дээ. Та анхаараагүй гэсэн юм шиг. Нэг бол халамжийн тэтгэр авч байгаа хүн бол хувь тэнцвэрс нэтгэр тогтоох боломж бүрдэнэ. Нэг ажилласан жил нэмэгдэх учраас. Хувь тэнцвэрс нэтгэр тогтоолсон хүн бол бүрэн тэтгэр тогтоох боломж бүрдэнэ. Бүрэн тэтгэр тогтоолсон иргэдийн хувьд ажилласан жил нэмэгдснээр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм аа. Нэг бол одоо энэ танилцуулга дээр ингээд жишээ аваад бичсэн байгаа та үзсэн бол. Тэгэхээр доор одоо иргэн 7 жилийн дараа тэтгэврийг тогтоолгоход нийт 18 жил ажилласан байх. Бөгөөд тэтгэврийн хэмжээ 105,200 төгрөгөөр тогтоогдохоор байна. Тийм үү. Тэгэхээр тэгвэл энэ хууль хэрэгжснээр тэр хүн энэ хуульд хамрагдсанаар одоо ажилласан жил 10 жилээр нэмэгдээд ажилласан жил нь 28 болоод авах тэтгэвэр нь 250,000 тогтоогдохоор байна. Тэгэхээр нэг үгээр хэлбэл одоо тэтгэврийн насанд төгссөн байгаа иргэдийн хувьд нэг бол 90 оноос хойш ямар нэгэн байдлаар одоо энэ эрсдэлд учирсан энэ эрсдэлд одоо өөрийгөө одоо хамрагдсан гэж үзэж байгаа иргэн бүрт үйлчлэх тухай. Тэгэхээр өнөөдөр тэтгэвэр тогтоогдсон байгаа
Жишээ нь 90 оны тэр жил чинь тооцогдоогүй байх юм бол энэ хууль батлагдсанаар таны жил нэмэгдэнэ. Дээр нь та 95-аас 2000 он шинжлэх төлөөгүй бас тасарсан байх юм бол та өөрийнхөө төлөх 10% төлснөөр таны 5 жил бас нэмж тооцох боломжтой байна. За, өөр асуулт. За, энэ чухал ер нь одоо ингээл 90 оноос хойш манай Монголын иргэдүүд бүгдээрээ нэг сэтгэлийн дарамтанд энэ одоо тасарчлаа гэх маш их зовдгойл бараг байдгаа хавргуулт нь өртлөө гэх юм байна. Тэгэхээр ийм сайхан хуулийг санаачилсан эрдэнэ шүндийг баярлалаа. Тэгээ одоо ерөнхийдөө ойлгочлаа. Ерөөсөө сангийн ажиггүй ажиллаж ирсэн тэгэл ажил шир үйлдвэрүүд тийм ээ бүгд давхурсан тэгээ тэднээсээ усуудын ажил хөдөлмөр бүгд тасарсан шүү дээ. Тэгээ бүр сүүлдээ 90 онд төгссөн 10 дугаар төгссөн нэг хүүхдээс ихзүйлээс солонгос 5 жил явсан 6 жил явсан тэдний нийгмийн даатгал ерөөсөө огт ичигддэггүй. Тэгээ одоо бас хөдөлмөрийн дэвтэр нь тасарчаад байж байгаа. Бас 2000 онд манай өвгөн битээр ажилладаг байсан. Бас ерөөсөө 2000 оноос 2004 оны бас бичигдэггүй. Нөгөө татвараа төлөөгөөс болоод тэгээ бас тасарсан байж байгаа. Энэ хууль гарснаар маш их олон хүний амьдрал шийдэлтэй байна гэж бодоод тэгээд их баярлж байна. Эрдэнэ гишүүн дандаа нийгмийн төлөө яг иргэдийн төлөө анхаарсан хууль гаргахын энийг бүтээсээ хаврын чуулганаар батлагдах юм болов уу гэж ойлгож байна. За баярлалаа. Тэгээд 90 оноос 2000 оны хооронд 10 жилийн хугацаа энэ хамрагдана. 2000 оноос хойш бол хамрагдахгүй. Тийм учраас би түрүү хэлсэн шүү дээ 2000 оноос хойш одоо асуудлыг бол би 2 дахь шатны зорилтыг тавиад тэрийг зохицуулсан хуулийн төслийг бас судалгааны шатнд явуулж байгаа. Энийг бол удахгүй бас байлгаж бодож байгаа. Ямар ч хэлсэн эхний 10 жилийг бол SG 10 жилийг тооцоод энэ хуулийг санаачилсан юм. За манай даатгалын баахан хүмүүс байна. Хаар одоо даатгалыг сайн мэддэг болсон байлээ. Асуух юм байна. Одоо жишээ нь энэ хууль батлагдсанаар манай нийгмийн даатгалын багц хууль, нийгмийн даатгалын үйл ажиллагаатай холбогдож гарах альва ямар нэгэн сүрэг юм байна. Хаар юу гэж бодож байна те. За та асуулт асууж байгаа үгүй хэлж байгаа иргэд нэрээ хэлээд танилцуулга ялыг байна. Намайг Баянбаатарын 23 дугаар томлог байна. За энэ хуулийн талаар бол бүрэн ойлгох боллоо. Таны түрүүн бас батлуулсан яасан хэлдгээр нэг асуулт асууя. Та тэтгэр тогтоолохдоо 95 оноос өмнө одоо тогтоолсон улсууд тэтгэврийнхаа зөрүүг арилгах одоо энэ хууль санаачилсан. Би тэтгэр тогтоолтод 84-өөс 89 оны хооронд ажиллаж байсан учраас тэтгэврээ тогтоолсон байхгүй юу? Тэгэхээр зэрэг энд одоо энэ тэр хуулиар тэтгэврийнхаа хэмжээг нэмэгдүүлэх гэж очихдоо тэр Баянбал дүүргийн юм дээр би очиж үзсэн л дээ. Тэгээд тодорхой өдөртөмж юу гэдэг нэрийг учраас энэ талаар нэмэгдэхэн байхгүй байна гэсэн. Энэ бол хязгаар хэрэгжихгүй. Би тэтгэврээ нэмэгдүүлж болох уу гэсэн асуулт. За 95 оноос өмнө тэтгэврт гарсан буюу 95 оноос өмнө ажилласан жил авчирсан зэрэгээр тооцож тэтгэвэр тогтоолгосон нийт 168,000 орчим хүн байгаа аханд. Эдгээр иргэдийн хувьд бол тэтгэврийн зөрүүг арилгах тухай энэ одоо хуулийг бол өргөн барьж сая батлагдсан. Тэр нь улсын хуулийг тусч байгаа хуулийг баталсан байгаа. Тэгээд 5 сарын 1-ээс эхлээд энэ хууль хэрэгжиж эхэлж байгаа. Тэгэхээр яг одоо сая засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн талаас тодорхой журмнуудаар батлаж гарсан байна. За нийгмийн даатгалын ерөнхий газар дээр бодвол одоо өдөртөж очиж байгаа. Хаа гэхээр хэрэгжилтийн одоо ажил энэ сараас багтаж ирэх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаар тэгвэл ерөөсөө энэ хууль бол их хялбархан шүү дээ. Ойлгож чадах юм байхгүй. Би зөв жишээ аваад яриа. 95 оноос өмнө одоо багангийн багш тийм ээ. 95 оноос өмнө ажиллаж байсан багангийн багш. Тэтгэвэр гаргахтаа тэтгэвэр нь бол 137,000-аар тогтоогдсон бол 95 оноос өмнө одоо 20 жил ажилласан тийм үү багангийн багш байл. Гэтэл 95 оноос өмнө яг адилхан 20 жил ажиллаад одоо тэтгэвэр гарсан багангийн багш тэтгэвэр жишээ нь 187,000-аар тогтоогдсон байх юм бол та тухайн одоо харьяа дүүргийнхаа нэг бодлыг зөрүүл гаргаад би яг ийм жил ажилласан ийм ажил олгоно шалтгаан ийм жил ажилласан. Тэгээ одоо миний тэтгэврийн зөрүү юм байна гэдэг. Тэгээд тухайн аймаг дүүргийн нэг бодлыг эцгээр одоо ажлыг бас судалж үзээд
ингээд таны тэтгэврийг 95 оноос хойш яг тантай адилхан ажил олон шат эхэлж ирсэн. Ажилласан жил тэнцүү иргэний тэтгэвртэй тэнцүүлэх хуулийн дээр угаасаа тэгээ заагаа баталсан байна. Тэгэхээр нэг өрөө таны тэтгэвэр 50,000-аар нэмэгдээд та таны тэтгэвэр 187,000-аар тогтоогно гэсэн. Тэгэхээр энэ зөрүү бол арилгах хэрэгтэй. Энэ зөрүүг арилгах үүднээс энэ одоо хуулийг санаачилсан, батлуулсан. Энэ хуулийн одоо тэтгэврийн зөрүү арилгах зардал нийтдээ 2012 оны улсын төсөвтөд 43 тэрбум төгрөг батлагдсан байна. Төсвийн их уср бол байгаа. Тэгэхээр одоо бол энэ ажил бүх аймаг бүрт эхэлснээр нийтдээ 168,000 ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах юм. Нэгдүгээр. Хоёрдугаар хуучин итгэл зүйрээр энэ тэтгэврийн зөрүүг арилгах гэж хэд хэдэн удаа оролцсон. 2007 онд хамгийн сүүлийн удаа итгэл зүйрээр нэмсэн. 200 билүү манай ерөнхий нэгтгэн хэм гэрлээ 200 билүү. За 200%-аар тооцоод нэмсэн 2007 онд тэрнээс хойш энэ тэтгэврийн зөрүүг арилгах тал дээр ямар нэг итгэл зүй тооцоогүй. Тэгээд одоо бол яг үхээр энэ хуулийн 2-р залтаар жил бүр үндэсний статистикийн хороо нийгэм дадлын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн жил бүр энэ итгэл зүйрийн шинжилт тогтоож авах үүргийг засгийн газарт хуулиар өгсөн. Тэгэхээр одоо дахиж бол ийм одоо зөрүү гарахгүй. Нэг үр тухайн жил одоо жишээ нь 2% юм уу 3% зөрүү гарлаа тэрийг үндэсний статистикийн хороо нийгэм дадлын үндэсний зөвлөлийн саналыг үндэслээд шууд тэр зөрүүг нөхөж болох тооцоо гаргаад тэр нөхөж болох их усм хэдэн төгрөгөөр тэрийг өссөөлөд батлаад ингээд 95-аас өмнө гарсан иргэдийн итгэлээр нэмж олгоод яваад байна. Энэ одоо тэтгэврийн зөрүүг арилгах энэ одоо хууль батлагдсанаар дахиж одоо энэ итгэл зөрүүг тооцох тухай асуудал орхигдох хаягдах тухай ойлголт байхгүй. Ингээд энэ тэтгэврийн одоо зөрүүг жил бүр тооцохдоо 95 оноос өмнө хойно ажиллаж байсан тэтгэвэр бол тэнцэн болоод явах эрх зүйн боломж бүрдүүлж өгсөн юм. Тэгэхээр та бол одоо энэ ондоо тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдэх. Одоо энэ хуулийн хэмжээнд их хэмжээ зорчоод хөдөлгөөнөөр гаргаад угаасаа энэ дээр манай нийгэм дадлын гэсэн нэг айхтар судалгаа шинжилгээ хийгээд нэг архив ухаадах шаардлага байхгүй. Ягаад гэвэл угаасаа таны тэтгэвэр тогтоосон бүх материал тухайн хэлцтэй байгаа. 95-оос хойш тогтоогдсон иргэний тэтгэвэр бас байж байгаа. Тэгээд тэр харьцуултыг гаргаж ирээд тооцоо хийгээд явчих юм асуудал. За өөр асуудал байна. За 요즘은 백개신자 학생들이 있잖아. 되게 어떤 асуудал. 여름 언어 어이면 알아보니 얘는 그런 길도 одоо маш хүнд байлтай тулаад ер нь тэр үед хэм ажилтаа байгаад өгöd 18-аас 25-наас хооронд уран гойлог үйд ажиллаж байна. Нийтдээ хүмүүс бол олон байгууллагын ажиллагааны байгууллагад таагдсанаас гадна албан байгууллагууд маш олон тоо багтаасан. Үүнээс болоод ажилтнууд маш их байсан. Тэгээд миний саний гурав ойлгосон байж магадгүй. Миний ойлгосон нь 90-95-аас 2000 оны хооронд өөрөөр 5 жил маргаан тийм асуудлыг оруулж байгаа юм байна гэж ойлголоо. Гэхдээ хоёрдугаар шатнд байгаа юм гэж ойлголоо. Гэхдээ миний бодлоор бол ингэж оруулж байгаа юм бол ерөөсөө 90-с 2010 оны хооронд ингэж 5-аас 10 жилийн оруулна гэж энэ хөлбөмбөд оруулахгүй юм. Яагаад гэвэл 90 оноос хойш энэ улсын чинь эдийн явах байсаар ба дөнгөж 10-11 оны үед арай сайжиж хүмүүс ажилтаа болж ирж байна. Тийм учраас энэ хоорондыг хамруулаад ингэж оруулаад үлдэх юм болов ингэж болохгүй болов гэж байна. Хозор яг энэ саналыг маш олон иргэн тавьж байгаа. Гэхдээ бид нар бас энэ эрсдлээ тооцох ёстой. 90-95 он бол нийгмийн дадлын тогтолцоо огт байгаагүй. Ийм 5 жил байна. Ерөөсөө урд нь Монгол улсад нийгмийн дадлын тухай хууль тогтолцоо огт байгаагүй шүү дээ. Зүгээр одоо тэр ажилласан жилээрээ тэгээд тооцоод авчирсан цалингийнхаа тодорхой хуваар ингээд тэтгэвэр тогтоолгоо явуулдаг байсан. Одоо 95 оноос хойш цоошин тогтолцоо шилжсэн байхгүй нийгмийн дадлын тогтолцоо. Тэгээд тэрний хэрэгжилтийн эхний 5 жил бол үнэхээр бас хүнд байсан. Яагаад гэвэл шин тогтолцоо шилжсэнтэй холбогдуулаад манай иргэдэд ерөөс нийгмийн дадлын тухай ойлголт үүсгэхтэй байгаагүй. Тэгээд энэ эхний 10 жилийн бол эрсдлийн жил гэж авч үзээд энэ хуулийг санаачилсан юм аа. За ерөн зүгээр цаашдаа энэ иргэдийнхаа нийгмийн хамгааллын асуудал,
тэтгэмжтэй холбоотой нийгмийн даатгалын холбоотой асуудлыг бид бас судалж байгаа. Тэгээд энэ одоо чиглэлээр бас эргэцэн зохицуултууд их шаардлагууд олон байгаа. Тэгээд энэ одоо шаардлагатай тулгуурлаад дараагийн алхмуудыг хийнэ. Ер нь нийгмийн даатгалын одоогийн байгаа багц хуулийг би олон боловсронгойлох шаардлагатай үзэж байгаа. Жишээ нь идэвхрийн даатгал бол бие даасан тогтолцоо байх ёстой. Эрүүл мэндийн даатгал мөн бие даасан тогтолцоо байх ёстой. Одоогийн байгаа 3 тэтгэмжийн сан байгаа 3-ыг нэгтгэхээр бие даасан тэтгэмжийн тогтолцоо болох ёстой гэж би ойлгож байна. Тэгээд энэ нийгмийн даатгалын багц хуулиар боловсронгойлох замаар цааш Монгол энэ даатгалын тогтолцоо болон төгс болгохын тал дээр ажилласан байна. Тэгээд энэ 2000 оноос хойш бас одоо эрсдэл очсон иргэд маш олон байдаг юм аа. Тэгээд эдгээр иргэдийнхаа энэ эрсдлийг олох чиглэлээр бас эргэцсэн тодорхой зохицуултыг хийж ажиллана. Ийм л хариулт танд одоо. За, баян хотод 21-р оноо Чингэрж цэргийн байгууллагад ажиллаж байсан. 16 сар ажиллаад өчнөө уучраа гарсан. Тэгээ одоо бол хамгийн доод талын тэтгэр авдаг. Тэгээ цэргийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс одоо энэ юунд одоо хамаарсан юм уу? Тэгээд Чингэр одоо төлөөд одоо тэтгэрийн хэмжээг нэгж болох. Тэгэхээр цэргийн байгаад ажиллаж байсан иргэд бол хамаахгүй. Яагаад гэвэл энэ цэргийн албаас Чингэр хэмжээнд хууль тусдаа хууль тэр хуулиар зохицуулагдана. Ер нь зөвхөн цэргийн тэтгэр авагчдын хувьд бол би бас 2-3 хуулийн санаачилж хэрэгжүүлээд явж байгаа. Та бүхэн ч бас зэрэгс тэтгэврт орж байгаа иргэдийн тэтгэрийг хуучин 60% тооцдог байсан тийм ээ. Сүүлд гарсны 80% тооцдог байсан. Тэгээд энэ хоёрын хооронд 20% зэрэг бас нэг сая хууль өргөн бариад адилхан 80% болгосон. Тэгээд энэ адилхан болгосон таныг бас хамрагдсан байгаа гэж бодож байна. За дээр нь ер нь цэргээс 20,000 оноос өмнө тэтгэврт гарсан цэргийн багшд 20,000 оноос хойш цэргээс тэтгэврт гарсан иргэдэд олгосон тэтгэмжтэй яг адилхан нэг удаагийн тэтгэмж олох хуулийн төслийг өргөн барьцсан одоо хилцүүрийн шилдэндээ явж байгаа. Тэгэхээр энэ нэг нь тусдаа хуультай учраас энэ одоо хууль бол хамрагдахгүй гэж хэлье. За өөр асуулт байна. Аян бодлого гэдэг доктор хамж байна. Энэ доор хуулийн хэлцүүлж байгаа. Аян хүний асуусан асуултаа ойрцоо яаж байна. Ер нь аймын цамхтал ороод тэгээд аймын чихсэн сууд энэ хуульд хамрагдж байгаа. Ой санаачлагч гişүүдийн хамгаалах гэсэн зүйл үүрийг хэлсэн. Ойлголтын аж ахуйн хэмжүүлэлт 700,000 төгрөгөөс илүү жавхны 200,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлтэй бусдын төвчөөр байх болгодог. Энэ нь бол иргэдийн тэтгэрээр тогтоох тэтгэрийн хүчин яах гэдэг хэсэгнээс зөвлөж байна. Энэ дээр бас анхаарал тавих шүүгч. Яг зөвөр ер нь аж ахуйн хөгжөлд бас 100% буруу өгөх боломжгүй байл тэр их судалсан хүмүүсийн талаар ажилласан. Өнөөдөр ажлын байр нэмэгдүүлэх сонирхолгүй. Тэгээ ер нь одоо иргэдийн цахим өсийг одоо бүрэн тооцох боломжгүй байдаг нь өөрөө тэр аж ахуйн хөгжил ялангуяа хувийн аж ахуйн хөгжөлөөр эдийн засгийн одоо бод боломжтой хамааралтай асуудал байдаг. Тэгээ бид нар ч нэг удаа одоо аж ахуйн хөгжлийн нөгөө шинтгэл төлөв аж ахуйн хөгжөлд тэр аж ахуйн одоо шинтгэл төлөвөөс чөлөөс нэг удаа хууль гаргасан шүү дээ. Өршөөлөл гаргасан. Харамсалтай үндсэл үндэстээр очоод сая тэр асуудлыг унахсан. Гэхдээ тэр хууль нэг хэрэгжил унахсан байхгүй. Тэр одоо буцааж одоо өчмөг болох юм яа хэмтлийн зохицол нэртэй байгаа. Нөгөө талдаа ер нь аливаа улс орнд ажлын байр нэмэгдүүлэхдээ чигээр юм уус цалин тэтгэрийг нэмэхдээ хувийн аж ахуйн хөгжлийн одоо тэр аж ахуйн хөгжүүлэлт төрөөс тодорхой хөнгөлт үзүүлэлт дэмжлэг үзүүлэлт тийм ээ хэрэгцсэн боломжийг олгож иж энэ цалин одоо тэтгэрийг нэмэгдүүлэх чигээр ажилладаг юм. Тэгэхээр өнөөдөр нэггээр хэлбэл ажлын байр бий болгож байгаа аж ахуйн хөгжүүлэлт тэр одоо нийгмийн албан шимтгэл төлөх тийм ээ тэр шимтгэлийн 50% шин төр хариуцлагч юм. Ийм дэмжлэг үзүүлсэн бодлого хэрэгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлдэг юм байна л да. Тэгэхгүй бол одоо жишээ нь өнөөдөр 10 хүн ажиллаулаад тэгээд шимтгэл төлнө 5 хүн ажиллаулаад шимтгэл төлөхөөр орноос
тэгээ санхүүгийн боломж, тэгээ тухайн аж ахуйн нэгжүүд асар өндөр ялгаа гараад байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийнхээ одоо бодит чадамжийг, чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалтаа төрөөс үзүүлэх дэмжлэгийг бас давхар бодож авахгүй бол аж ахуйн нэгжүүдийг чи яагаад ихгүй байгаа ингээд шууд буруудах бас эрх зүйн боломж харагдахгүй байна л да. Тэгэхээр энэ дээр төрөөс зөв бодлого явуулах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Ер нь зөвхөн даатгуулагчийн хувьд бол ямар нэгэн байдлаар өгөх ёсгүй. Тэр хүн 600 мянган төгрөгийн цалин авчлаар бол 600 мянган төгрөгөөсөө тооцож шийдэхэд өгөх ёстой. Тэр нь эргээд тэр тухайн иргэний одоо тэтгэвч тогтоох үед тэр нь тухайн иргэний одоо эрх ашигын асуудал учраас энийг бас зөв тооцох ёстой маа. Юу тайлбар дээр санал юм байна. За зэрэгээс тэр нэг юу гэхээр нэг асуудал нэг аймаг цогцлоор бас хэлээс судалгаа хийгдэж байгаа. Нэг 780 хүн байгаа юм. Тэдгээр иргэдийн ажилласан жигмэлийг асуудлыг бас зэргийн одоо энэ Батлан хөдөлгөөнөөр бас ярьж байгаа судалгаа. Би сая зэргийн төв архиваас яг энэ талаар лавлах судалгаа авсан. Энэ дээр бас судалгаа хийж байгаа. За бороо. Тэгэхээр өнөөдөр энэ зүйлийг явуулж байгаа юм шиг баяртай байна. Бидний гишүүн бол өндөр насны асууж байгаа зүйл байна. Санал одоо өөрөө төсөөлж байгаа юм. Яг санал байна. Түрүүгээр хүн асуусан энэ төстэй байна. Ер нь итгэцүү гэж нэг байгаа юм. Энэ 2004 онд тасан та. 2007 онд шинэ итгэцүү гараад ирэхэд эмчнэрийн цалин бол шал өнөөс 2-3 дахин бараг автаагаас энэ цалин авч байгаа. Юу гэж байна гэж байна. Тэгэхээр юу гэж хэлэх вэ? 2000 оноос 2007 шинэ итгэцүү хугацаанд энэ асуудал сонгож яав. Эдгээр би одоо 45 онд ажиллаж байсан. Тэгээ одоо ерөөсөө цалин багш гэсэн үг гэдэг. Ийм зааг байдаг. Итгэцүүд л одоо цалин юм байдаг. Итгэцүүд зөвлөжтэй ажиглах нь бүхэн ажлын шинэ итгэцүүрээ одоо батсны дараагаар бол аюулсан байна. Энэ дээр нэг анхаарал байна. За тэгэхээр би түрүү хэлсэн шүү дээ. 2 дугаар шатны зорилтын үрээр наадах авч үзнэ. 2000 оноос хойш асуудлыг туснаач үзье гэж. Одоо бол эхний 10 жилийнхаа асуудлыг бид хуулчлаар энэ сашгүй иргэнийхээ одоо ажилласан жил төрийн одоо шилдэг хэлбэрийн одоо нөхцөл боломж хэрэгцээ олоход үгүй. Тэгээд дараагийнхаа талханд орё. Үе шаттай ирэхгүй бол шууд 90 оноос 2010 он ч гэсэн 2012 оны асуудал оруулах юм бол энэ нэгдүгээр хамаарах хэрэгтийн тоо хэмжээ зараад хоёрдугаар гэх юм бол бас яг энд тухайн хэрэгцээ зохицуултуудын өөрийнх нь утга учраас алдагдах юм. Аюулгаар учраас энийг бид нар юм үе шаттай авч үзэж байгаа шүү. Тэрс яа. За энэ одоо хоёр асуудал. 2000 оноос хойш хугацаанд бол орохгүй байгаа юм шүү дээ. болохгүй. Энийг бол оруулж болмоор санагч байна. Одоо бидний нэг сая төгрөг ингээд сар сарстад байгаа шүү дээ. Тэрнийг 100% бидний нийгмийн даатгалыг шийдэх нөхөс төлөв. Нэгдүгээр асуудал. Хоёрт нь суралцсан хугацаа та нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байх үед юунаас суралцсан хугацааг 9 жил аваад тооцохыг хассан гэсэн. Яг сонгол би одоо 12 жил ихтэй сургуульд сурч бандаж явсан дээр хугацаа одоо хийнээд адилхан 12 жил шорон зайсан үеийн хугацаатай адилхан. Тэр юу суралцсан ихтэй сургуульд суралцсан төлөвлөгөөнд оролцох суралцсан хугацаа тооцохдохгүй байгаа. Тэгэхээр би одоо 12 жил одоо сошиализмын чинь ажил хийдгүй хүний чинь торгож шийдэгдэг байлаа шүү дээ. Бидний эсвэл ажилладаг, эсвэл сурдаг гэсэн. Би 3 дээд сургууль төгссөн 12 жил хугацаанд эдгээр хугацаанд орохгүй. Тэр жаахан байна. За би түрүү хэлсэн одоо ингээд 2000 оноос хойш яг одоогоор энэ хуулийн одоо амрах хүрээнд оруулах боломжгүй байна. Тийм учраас энийг бол огт оруулахгүй гэж яриаг шүү дээ. Энийг дараагийн 2 дугаар шатны одоо хуулийн төслөөр энэ асуудлуудаа нэлээд яг одоо таны яриад байгаа адилхан маш олон асуудал 2000 оноос хойш асуудал гарч ирээд байна. Тийм учраас энийг нэлээд сайн судалж уусгах болохгүй.
бас оролцсон жилийг би асаагүй маад чинь нэг дадлын дараа бол хууль хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос хууль санаачилдгүй баталдаггүй шууд хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ. Би бол өнөөдөр бол хууль тогтоогч, тийм учраас өнөөдөр бол би хууль санаачлал батлаад явж байна. Нийгмийн дадлын ерөнхий газрын дараагаар ажиллаж байхад бол би хууль хэрэгжүүлэгч байсан. Тийм учраас би ажилласан сурсан жилийг бол ажилласан жилээс хасаагүй шүү. Тийм. Би бол тухайн үеийн хууль тогтоогчдыг хийсэн ажил. За өөр асуулт байна. За энэ цагаан хуулийн төсөл боловсруулж байгаа албатууд бидний шиг ажиллаж байгаа хэлээ. Нэг хоёр асуулт тулгуурлаж байна. 1988-87 онд ихтэй сургууль өгсөн. Одоо дотоодын тэрнээс хойш ажиллахтаа ачаал нэрч чинь бүтцийн өөрчлөлтөөр зарим татан бүгдсэн байгаа шүү дээ. Тэр бол одоо болчихлоо. Зүрийн дээр ах. Ямар нэг одоо мэдээлэл зам мэдээлэл байхгүй хөдөлмөрөөс мэдээлэл одоо зүгээр ачаал хийж авч шүү дээ. Энэ үеийн одоо хөдөлмөрийн дэвтрийн нөхөлт нийгмийн даатгалын даатгалаас яаж гарч ирэх вэ? Нэгдүгээр. Хоёрдугаар үед нэг ачаал гэрлээ гэж манай бас нэгдүгээр асуудал ажилладаг. Өөрөө одоо жижиг ачаал энэ дээр нийгмийн даатгалын асуудал хэлэх боломж авах. Тийм одоо боломж байх байна гэдэг. Тэгээ одоо сотод бол юу гэж хэлдэг та нар өөрснөө нийгмийн даатгалыг авч байгаа цалин юм байна. Өөрийнхөө амьдралын хэрэгцээг авч чадахгүй яг тэрийг гал иргэдэг юм нийгмийн даатгал ингээд 1990 оноос одоо 2012 онд нийгмийн даатгалын асуудлууд нэлээд олон хамрагдана. Бүгд одоо ачаа эрхлээд зарим удаагаар ажиллаж байгаа л татрыг ямар нэг хатар жилдээ хатар очиж байгаа юм дээр чинь ингээд ахад том мэдээлэл авахгүй. Тэгсэн мөртлийн мэдээлэл сан өрдөөс ямар нэгэн хүүхд авчаад ингээд сургууль соёлтыг авч тэрнээ төлөвлөгөө хөнгөлт үзүүлээд ингээд хөөцөлтөд болоо та асуудал та мэдээлэл авах. Тэгээд бид нар ч үнэхээр дансгүй хэдэн асуудал цахаад байна. Энэ үгтэй одоо ингээд даатгал там болоод улсаас одоо тэтгэр боломжийг хангаж боломж олгосон таа баярлж байна. Тэгэхээр таны асуулт нь шууд хариулахад бол 90 оноос өмнө сургууль төгсөөд тэгээд 90 оноос хойш ажил хөдөлмөр эхлэх боломжгүй байсан гэдэг шууд хамран энэ ажилласан жилд. Яагаад гэвэл тэр яг тэр нөө сургууль төгсөж исэн хүмүүс тухайн шийдвэрт шууд нөлөөсөн байна. Нэг үргэлж төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байсан улс орн маань шууд зах зээл эдийн засгийн шилжсэн юм байна. Тэгээд нийгмийн нэг нөгөө бас солигдсноос болоод хуулийн тогтолцоо маань өөрөө задраад унтсан шүү дээ. Үндсэндээ бол одоо бүгд задарч байгаа маш олон хүмүүс зовоод хаалгаа байгаад маш олон юм ажил хийсэн. Юу ажил дөнгөж төгсөж ирсэн гэдгийг ажилтай байсан ажил үүссэн байна. Тэгэхээр энэ бол шууд хамрагдана. Тийм учраас 90-95 онд бол одоо тэр сургууль төгссөн одоо тэр бичвэр үндэслэлийг өргөдлөөр гаргаад хамрагдах боломжтой. Тэгээд нэг хоёрдугаар тэгвэл ер нь бид нар бол 90-95 онд яг хуулийн төсөлтөд тухайн одоо байгууллагад ажиллаж исэн ч юм уу эсвэл сургууль төгссөн бичвэр бүрэн ийм иргэдийг одоо хамруулахаар үндэслэлд явуулж байгаа. Өшөө энийг жоохон нарившил гэж бодож байна. За 95 оноос 2000 оны хооронд бол харин заавал ажил хөдөлмөр эрхэлдэг ч юм уу тийм ээ. Эсвэл заавал бүртгэлтэй байсан байсан. Тэгээд тэр хугацаанд шимтгэл төлөөгүй иргэд өөрийнхөө төлөх ёстой 10% шимтгэл төлөхийг тэр 5 жилийн тухайн хөдөлмөрөөс доод тооцоод үзэхээр 87,000 орчим төгрөг болчихно. Тэр 87,000 төгрөг төлөөд өөрийнхөө 5 жил одоо шимтгэл төснө тооцоолт. Энэ бол өнөөдөр 87,000 төгрөг бол одоо юу юм бэ тийм яг үнэндээ бол тэгээд ийм байгаа нэг хоёрдугаар нь энэ 87,000 орчим төгрөг төлөхөд яг тэтгэврийн дадлын сандыг 60-70,000 төгрөг төлөхөөр тооцоо байна. Тэр бол бага мөнгө шүү дээ. Ер нь цаашдаа тэтгэврийн дадлын сангийн хувьдлыг бид нар эдийн засгийн өсөлтөөр үеж байгаа. Нөгөө байгалийн баялаг уул уурхаагаас орж ирж байгаа нас их баялаг өнөөдөр яг нэг нөгөөлөхөд одоо 2011 онд жишээ нь судалгаа хийж үзсэн нийт экспортод гаргаж байгаа одоо байгалийн баялагын
баялагаас олох ёстой орлогынхоо дөнгөж 3.1 хүрхтэй бүртээ орлогыг Монголоос олсон. Нэг бол юу хэлэх гээд байгаа 1 тонн кокс чхнуусны эхийн зах зээлийн үн өнөөдөр угаасан кокс чхнуус 260 орчим доллар байна. Угаагүй гаргахад 1 тонн кокс чхнуусны үн эхийн зах зээлийн 180 доллар байна. Гэтэл манайх 1 тонн кокс чхнуусыг эхийн өсгөр 56 доллар гаргаж байна. Нэгүгээр хэлбэл 180 доллараар зарах ёстой хүмүүсийг манайх 56 доллараар гаргаж байна. Тэгээд энийг өнөөдөр энэ зөрүүг нь хийдэж байгаа. Энэ зөрүүгийг манай нөгөө яриад байдаг олигархууд гадны компаниуд хийж байгаа. Тэгэхээр энэ нүүрсэнд өнөөдөр экспортын татвар номдол нэгдүгээр. Хоёрдугаар нүүрсийг эхийн зах зээлийн бодит үнээр орлуулах талаар төрөөс бодлого явуулъя. Эндээс орж ирж байгаа зөрүү орлого шүү дээ. Энэгээр өнөөдөр маш олон асуудлыг шийдэж байна. Зөвхөн нүүрсний экспорт 1% татвар тавихад өнөөдөр Улаанбаатар хотын бүх гэр оролтыг дэд үтцтэй болох хөрөнгө оруулалтыг шийдэх боломж гарч ирж байгаа. 100 хэдэн тэрбум төгрөгийн их усаар гарч ирж байгаа. Тэгвэл энэ их мөнгөийг зөвхөн манай олигархууд гаднаас аваад идчихэж байгаа. Тэгэхээр одоо нүүрсийг жишээ нь татваргүйгээр дураараа өөрсдөө үн тогтоогоо дураараа зөндөөл зөөлөж одоо болоо. Хэрвээ өнөөдөр энэ сонгуулийн дараа биеловын их хурал дээр дахин сонгогдох юм бол энэ нүүрсийг татвартай болгох, энэ нүүрсний экспортыг бас үнэлгээтэй болгох. Өнөөдөр энэ байгалийн баялагийг иргэдтэй хүргэх талтай төрөөс бодлого явуулах хэрэгтэй байна. Одоо энэ замраагүй байдлаар болох цаг болсон. Тэгэхээр нэггээр хэлбэл таны одоо сая яриад байгаа аж ахуйн нэгжүүд дөнгөн дан амьдарч байна тийм ээ. Дөнгөн дан амьдарч. Яг өнөөдөр Монголын энэ асар их баялаг дээр амьдарч аж ахуйн нэгж иргэдний юм ядаа цалингаас цалингийн орнд амьдрах ёстой гэж ийм байх ёсгүй. Тийм учраас эдгээр хэлэхэд бол шимтгэлийг бол зайлшгүй төлөх ёстой. Тэр бол өөрөө хууль тийм ээ. Эргээд яагаад шимтгэл заавал төлөх ёстой гэхээр тухайн танай аж ахуйн нэгд ажиллаж байгаа өөр улсад ажиллаж байгаа иргэдийн шимтгэл төлж иж насны эцэст тийм ээ тэтгэвд гарахтаа өөрийгөө эсгэлээс хамгаалах чадвартай бол эсгэлээс хамгаалах хөндлөлийг бий болгож чадна. Шимтгэл төлөхгүй бол яаж чадах юм? Одоо сүүлийн үед бол тэтгэврийн насны иргэдийн хувьд ингээд судалгаагаар аваад харахад бие дааж амьдрах сонирхол нь бараг 70-80% хүрсэн байна. Ерөөсөө өөр хүүхдээсээ төгшөөж байгаа биш. Ер нь зүгээр одоо сүүлийн үеийн одоо манай ахмадуудын хувьд бол өөр хүүхдээ бошуугын тусад нь гаргаад тэгээд сайхан бие дагаад өөрийнхөө орлогоор өөрсдөө сайхан тайван амгалан амьдрах сонирхол нь давмгаалцсан юм. Тэгээд тэр иргэдийнхаа хэрвээ үнэхээр тэр одоо хэрэгцээ шаардлага хангая гэж байгаа наад зах нь тэтгэврийн ахмад маань тэтгэврийнхаа мөнгөөр өөрийнхөө наад зах хэрэгцээг хангадаг байх ёстой шүү. Тийм ээ. Гэтэл өнөөдрийн авч байгаа тэтгэврээр одоо наад зах хэрэгцээг хангаж чадахгүй шүү. Сая 11 оны үндэсний статистикийн газрын гаргасан судалгаагаар өрхийн орлогыг тодорхойлсон байлээ л дээ. Гэтэл өрхийн бодит орлого нь орлогоос зарлага нь 2.7 дахин өндөр болсон. Ойлгож байна уу? Монголын нэг өрхийн дундаж өрхийн тийм үү? Бодит орлогоос зарлага нь 2.7 дахин дарсан. Өндөр байгааг үзүүлж гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр иргэдийн маань амжиргаа ямар төвшөнд байгаа нь эндээс харагдаж байна. Тийм учраас энийг бас таавах маань бодож ер нь цаашдаа бид төрийн бодлогыг эдийн засгийн бодлоготой үеж энэ төрийн бодлогыг явуулах бол одоо бэлэн мөнгө амлалтаа болмоор байна. Одоо энэ замраа захгүй явдгаа болмоор байна. Одоо яах вэ? Одоо иргэн тэр тэгш боломжтой. Эдийн засаг эргэцэн тэгш боломжийг иргэн бүртээ болгоё. Иргэн бүртээ эдийн засаг эргэцэн эрхчлөөг нь олгоё. Тэгэх юм бол улс орн хүчнөө. Тэрнээс биш өнөөдөр 21,000 төгрөг тараагаад тэд очрлуулаад энэ 21,000 төгрөг өнөөдөр Монголд юу үлдээ? Сая бидний хамгийн сүүлийн судалгаагаар 1.4 триллион доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг иргэдэд зүгээр тараасан биш. Тэр 1.4 триллион төгрөгөөр Монгол юу хийж болох байсан? 600 сургууль барьж болох байсан шүү. 600 сургууль барьж болох байсан. Бодохдоо тэгэхээр энэ их хөрөнгийг зүгээр л татчих байгаа байхгүй
удааг шалан дээр цацхаар юу харагддаг юу ч харагддаггүй шүү. Удааг хэл саунд хийгээд жигнэхэд хоол болно гэдэг юм. Ерөөсөө тэр л альва юм гэдэг чинь үр ашиггүй цацах юм бол зүгээр л шалан дээр ганцаар цацж байгаа удаатай. Нэг дор төлөвлөлөө зөв бодлогоо бол зөв хэрэглэх юм бол хүний наацх хэрэгцээ шаардлага хангалттай. Ийм л хуультай. Тэгээ энийг бол би таны хувьд тэгж хэлвэл шимтгэл дээр бол шимтгэл төлөх бол зайлшгүй. Гэхдээ иргэдийнхаа шимтгэл төлөх чадварыг төрийн бодлогоор дэмжиж нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хувийн улсын гэдэг энэ ялгааг явуулна арилгах хэрэгтэй. Өмчийн альва хэлбэрээр иргэдэд ялгарлалтаа гадуурхдаг юм бодлоос батгалзах хэрэгтэй байна. Сая босрлын батлахад би өөр байлдаж байгаа зарим гишүүд наваа чи ашиг сургуулийн зөрчилтэй гэж хэлдэг. Зөрчилтэй үеэр зөрчилгүй юм да биш. Энэ бол өнөөдөр тэр багшийн авч байгаа тэтгэмж багш үйлчлэлийн чиглэлээр өрөөсгөж байгаа мөнгө бол тэр хувийн сургууль очиж байгаа юм биш. Тийм үү? Тэр жишээ дээр хувийн сургууль дээр улсын сургууль багшилж байгаа багш гэдэг хүн босрлын салбарт багшилж байгаа хувьд тэтгэврт гарахтаа тэр 24 сартаа 36 сартаа тэнцэх хэмжээний итгэмжийг бодуулж авч байгаа. Тэр мөнгө тэр багшийн улсын сургуульч юу хувийн сургууль очих мөнгө биш шүү дээ. Тэр мөнгийг тэр багш өөрөө авна. Тэр өөрөө л авна шүү. Тэгэхээр тэр мөнгө бол тэр хүний босрлын салбарт тэр хүүхдийн ирээдүйн ус Монголын ирээдүйн ус хүүхдэд багшлсныхаа төлөө өрөөсгөж байгаа итгэмж. Тэрээс тэр хувийн хвшлийн байгууллагт тэр мөнгө очихгүй. Тэр улсын сургууль тэр мөнгө очихгүй. Тийм үстэй. Зөвхөн тэр тэтгэврт гарч байгаа багш л тэр мөнгийг авна. Тэгэхээр энэ бол өнөөдөр өмчийн альва хэлбэрээр ялгуурлан гадуурх юм одоо эхнээс нь ингээд туслах хэрэгтэй байна. Тэгжээч Монгол улс зах зээлд хөгжнөө, урагшилнаа тийм. Манайд бол өнөөдөр энэ социализмын ойлголт нь арилгаагүй байна. Улсын сургуульд ажиллаж байгаа мундаг төрөөс үзүүл бүх итгэмжийг авч ийлээ. Хувийн хвшлийнхэн болохоор тийм итгэмж байдаггүй. Тэгээд тэр хувийн сургууль багшилж байгаа багшаасаа тэр сургуулийн эзэн биш үстэй. Биш. Зөвлөмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан тийм ээ. Тэр ажилтнаа багш систем төлөө яагаад дэмжихгүй байна вэ? Үндсэн хуулийн заасан маш үндсэн хуулийн 16-аар Монгол Улсын иргэнийг эрхэлж байгаа ажил албан тушаал нийгмийн гарал байдлаар ялгарлан гадуурхахыг хориглоно гэж заасан. Тэр өөрөө ялгаад байгаа. Чи төрийн байгууллагад ажиллаж илүү байх ёстой, чи хувийн байгууллагад ажиллаж байгаа дутуу байх ёстой. Тэр өөрөө бодлогоор ялгаад байгаа. Тэгэхээр энийг үндсэн хуулийнхаа зарчмыг барья. Өмчийн хэлбэр буюу ямар нэгэн хэлбэрээр иргэдэд ялгарлан гадуурхах энэ байдлыг арилгахыг гэж. Яг тэрнтэй адилхан өнөөдөр энэ хуулийг гэсэн бас яг энэ зарчмыг барьж санаачилж байна. Энэ бол тэр 90-95 он ажилгүй байсан яг буруутай гэж. 95-аас 2000 он тэтгэл шинжилгээ төлөөг нь яг буруутай гэж. Өөрөөс нь үл шалтгааллах тийм ээ. Шалтгаанаар тэр иргэд чинь хурцсан байгаа. Тэгэхээр төр өөрөө энэ эслийг хариуцах ёстой, төр өөрөө энэ эслийг арилгах үүрэгтэй. Тийм учраас би нүүлийг санаачилсан юм аа. Шүнээс яг энэ яриад би юм асуулт хийж бодлоо. 95 оноос өмнө гарсан багш нар ерөөсөө энэ ажлаас салхины тэтгэмж идэр гэж аваагүй ихэнх нь илүү авах. Тэгэхээр сүүлд асуулт тэтгэмжийг аваад идэг 24 сар ч гэх юм уу те. За ойлголоо. Би тэгээд танд нэг юм хэлчих. Нөгөө хууль эргэж өөрчлөгдөв учраас одоо эргээд тийшээ тэтгэмж авах боломжгүй. Зүгээр эргэцэн үед жишээлбэл нөхөж олгох байх юм. Одоо цэргийнхний үед би 2000 оноос өмнө одоо тэтгэврт гарахтаа тэр 2000 оноос хойш тэтгэврт гарсан цэргийнхэн нэг удаа тэтгэмж авч ирсэн. Хэдэн сартаа ч тэтгэмж авч ирсэн. Тэр тэтгэмжийг 2000 оноос өмнө авсан иргэд аваагүй гэдэг. Тэгэхээр тэрийг нөхөж нэг удаагийн тэтгэмжийг олгоё гэсэн хуулийн төслийг санаачлаа явуулж байгаа. Яг тэрнтэй адилхан зөв хууль санаачилж болно. За. Гишүүнтэй баярлалаа. Би нэг юм асуух юм аа. Манай хүүхдүүд 93 оноос хойш ажиллаж байгаа. 96 онд байгууллагын татан буудлаар тэгээд одоо гадаад гараад ажиллаж байгаа. Тэгээ яг энэ 3-4 жил ажилласан нийгмийн даатгалын дэвтэр нь байдгийг. Тэрийг одоо өргөжлүүлээд ингээд одоо юуж болох уу?
Тэгэхээр шимжихийн төлөөд энэ хуулиар бол таних бол 2000 хүртэл болно. 2000 он. Болно. Тэгээ 2000 оноос хойш та харин одоо би энэ хуулиар зохицуулагддаг байгаад өгөхөөр нөгөө нийгмийн дадлын хуулиар чинь нөхөн төлөвийг хоригдсан байх. Тэгэхээр 2000 он хязгаарлаж байгаа. Энэ хуулийн үйлчлэх хамрах хүрээ болохоор 90-с 2000 оны хооронд 10 жил үйлчлэх. Одоо тэгээд 2000 оноос хойш ажиллаж байгаа улсуудыг бол яах вэ? 2000 оноос хойш ажиллаж байгаа улсуудын асуудлыг усан судалж хийгээд ер нь зөвхөн яг нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ер нь шимтгэл төлөх нь бол тухайн өөрөө даатгуулж өгөх хэрэгтэй. Тэгээ 2000 онд яагаад тасалж аваад байгаа юм гэхээр 90-с 95 он, 95-аас 2000 оны эрсдлийн жилийг тооцож байгаа. Эрсдлийн жил ойлгож байна. Нэг бол 95 онд шинэ тогтолцоон дөнгөж шийджээ. 2000 онд 5 жил бол нийгмийн дадлын хуулийг хүмүүс ойлгоод хүмүүс манай иргэн эдгийг манай төрийн байгууллагууд ойлгоод байна. Тэгээд 2000 оноос хойш харьцангуй нийгмийн дадлыг ойлгох нийгэм бий болсон. Шийдвэр үүрэгтэй гэдгийг иргэд мэддэг болсон. Тийм учраас 2000 онд авч байгаа 90-95 95-аас 2000 он. 90-95 онд нийгмийн дадлын тогтолцоо байгаагүй. Яг энэ шийдвэртэй үеэс учраас маш олон хүн ажилласан жилээр тооцоолж чадаагүй. Тийм учраас тэрийг нөхөд тооцъё. Ийм л үйл. Энд өнөөдрийн байдлыг та бодлоо зөвхөн энэ 10 жилийг аваад үзэхэд одоо сая шихэн иргэн энэ харагдахаар байна. Энэ бол багын жишээ маа. Эхнийхээ ямар ч хэсэг нэг алхмыг хийчихээ. Тэгээд дараагийнхаа алхамд орж болох байхаа гэж бодож байна. За эртний гишүүдээ баярлалаа. Одоо бидний сонсон төлөвлөлтөөр одоо гишүүн ийм байдаг бол үгүй бодож баярлж байгаа. Тэгэхээр одоогийн форм бол одоо нэг 10% одоо иргэдийн төлөө хууль санаачлаар бас их форм төшөөд болоод байж байгаа нэг ийм улсууд их баярлж байгаа. Эдний бас хэдэн хүнийг төлөөж ирсэн юм нэг хэлсэн. За тэгээд энэ яг энэ хуультай холбоотой бас нэг асуулт асууж байгаа. Энэ 2012 оны төсөв батлахад цалин тэтгэврийг 80 мянгаар 4 сарын 1-ээс 10 сарын 1-ээс 23% нэмнэ гэж байна. Сүүлд нөгөө хорон талд хэлцээр явагдаад тэгээд 2 сарын 1-ээс 5 сарын 1-ээс болохтойгоо зэрэг 80 мянга тэтгэврийнхний 80 мянгаыг 35 мянга болгоод өөрчилчихсэн. Энэ одоо яагаад ингэж байгаа юм бэ? Тэр 45 мянган дахин зүйл олох юм уу гэх юм асуух. Одоо 2012 оны төсвийг батлахдаа тэтгэвэр цалин төлбөрийг нэмэгдүүлэх нь засгийн газрын амлалтыг хэрэгжүүлэх үүднээс энэ төсөв туссан. Би өөрөө төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. За 2012 оны 2 сарын 1-ээс эхлээд эхний 35 мянган нэмэгдэл олгож хэлсэн байгаа тийм ээ. За 5 сарын 1-ээс тэтгэврийг 23% нэмэгдүүлэх. Ингээд одоо нэг үгээр таны 150 мянга авч ирсэн бол одоо 140 400 боллоо шүү тэтгэврийн доод хэмжээ. Тэр 140 400 гэж 23%-ийг одоо 5 сарын 1-ээс тооцож болох хэрэгтэй. Ингээд энэ одоо нэмэгдлүүдийг хийгээд явсан. За үндсэндээ бол эдийн засгийн бодит боломж ихний арчлаар авч үзсэн юм аа. Тэр чинь уг нь сүүлийн нэмэгдлийг 10 сарын 1-нд тооцож ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ ихний арчлаар авч үзээ. За тэртээлэгөөс сонгуул болно. Сонгуулийн дараа шинэ засгийн газар шинэ их хурл бүрдэнэ. Төсвийн тодтгол бол зайлшгүй хэлцэж таарна. Тийм учраас дараагийн нэмэгдлийг тэр үеийн одоо тодтоглоо шийдъя гэх. Ингээд ихний энэ одоо хэмжээний хүрээнд энэ асуудлыг шийдсэн юм аа. Тийм учраас энэ бас зөв ойлгоноос нэгдүгээр. Хоёрдугаар яг одоогийн байдлаар төсөв хүнд байгаа. Төсвийн хөрөнгөлөг маш бага байгаа. Яг үнэндээ бол одоо энэ утгагүй амлалтаас болоод Монголын төсөв бол үрээ шиг юм уурсан. Одоо жишээ нь нэг сард хүний өвчтөний сангийн 21 мянган төгрөгийг оюутлогоос зээлავт тавьсан шүү дээ. 2 сард 5 толгоос зээлавт тавьсан. Сая 3-4 сард үндсэндээ Монгол банк мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар энэ мөнгийг засгийн газарт өгсөн. Нэгдүгээр цаасаар хэвлэдэг мөнгө нэмэгдүүлж өгсөн. Энэ өөрөө инфляцид эргээс өргөн нөлөөлж байгаа. Одоогийн байдлаар оны ихнийхтэй харьцуулбал инфляц 16%-тай. Маш өндөр. Тэгээд энэ цалин тэтгэврийг одоо бодлогын зөв үүднээс дэмжихгүйгээр амлалт маягаар нэмснээс болоод өргөн хэрэглээний одоо сагсан 280-аад нэр төрлийн бараа
энэний үн 1-2 дахин нэмэгдсэн. Та бүхэн зөвхөн махны үнийг мэдж байгаа шүү дээ. Үхрийн мах гэхэд оны өмнө 4,500 орчимээс одоо бараг 8-9 мянга болсон байж. Тийм ээ. Тэгээд нэг бол оны өмнө та 10,000 төгрөгөөр 2 кг мах авч иддэг байсан бол одоо 1 кг мах авч идэж байгаа шүү. Тэгээд энэ нөгөө цалин тэтгэж нэмж хайчиж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нэг нь нэмж нэг нь нэмүүлсэн тийм одоо 4-6 диск авмаар байна. Цалин нэмсэн бол таны бодит орлого нэмэх ёстой. Та 10,000 төгрөгөөр 32 мах авч иддэг гэсэн бол цалин тэтгэл нэмсэн ч 5 мах авч иддэг гэсэн. Яг л тэгжээж таны бодит орлого нэмэгдэж шүү. Тэрнээс таны бодлого чадвар буураад байх юм бол таны тэтгэл цалин хэд дахин нэмэж энэ ашиг баг. Тэгэхээр энийг бол манай иргэд бас маш сайн ойлгох ёстой маа. Тэгээд өнөөдөр цаг зав гаргасан та бүхэнд баярлалаа. Одоо нөгөө Акман бас цаг хугацаатай гэдэг учраас цаг нь дуусчих. Тэгээд энэ хуулийн талаар бас та бүхэнд багш ойлголт авсан баг. За ялангуяа манай нийгмийн даатгалын байгууллагыг бас ажиллаж байгаа зүйлсэн байна. Таамаг гэсэн одоо хуулийн талаар ойлголт авсан баг. Тэгээд тэтгэврийн зөрүүн дээр маш олон иргэдээс гомд ирж байгаа шүү. Нийгмийн даатгалынхаа өөрсдөө мэдхгүй энэ тэтгэврийн зөрүү ажиллах гэхээр ямар нэг ойлголтгүй байгаад суугаад байна гэж байгаа. Тэгэхээр манай даатгалын ажилтнууд бас энэ тал дээр хуулиас асуудлаараа энэ хэрэгжиж эхэлж байгаа хуулийн дээрээ сайн судалж ажиллаарай гэж таамаглаж хүсье. За ингээд та бүхэндээ хүрэлцээсэнд баярлалаа. Дараа баяртай уулзахыг хүсье. За баярлалаа. Одоо энэ хэлцүүлгийг хийж иргэдийн төлөө саналын авч ялангуяа хуралд гой санаачлал оруулсан иргэн гишүүнээс өнөөдөр иргэдийн өмнөөс баярлалаа гэж амжилттай. За энэ хэлцүүлэгт ажилтаа оролцсон иргэн та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Ингээд хэлцүүлгийг хийж байна.